Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардлаа. Иран Израилийн эсрэг хэт авиан пуужин харавсан гэлээ. Орос улбаноос ойролт орондын мөргөлдөөнд Израиль улсыг буруутгаж асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриаллаа. Орос улбаноос Украин улсын нийслэл Киев хот руу 9 цагийн турш 440 дрон 32 пуужин харавсан байна. Арам тэрэг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар олон улсад өрнөж байгаа цаг үеийн мэдээллийг томилон өргөх болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудаснаа Иран улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеиг сүрдүүлсэн утгатай мэдгдлүүдийг хийлээ. Мөн Израилийн эсрэг Ираныг ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардсан байна. Мөн тэрээр Ираны эсрэг цэргийн зохилт өгөх хэсэг тухай бодож байгаа талаар нэрээ нуцалсан албаны их сурвалжууд хэвлэлүүдэд мэдээлжээ. Энэ асуудлаар Дональд Трамп Мягмар гарагийн үдээс хойш үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөхүүдтэйгээ цагаан ордонд уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтын дараа цэргийн хүч ашиглах хэсэг тухай авч үзэж байгаа олон хариу арга хэмжээнүүдийн нэг болохыг тэдгээр их сурвалжууд хэлсэн байна. Үүний зэрэгцээ Пентагон уг бүс нутаг руу байлдааны хөлөг онгоц илгээж байгааг NBC агентлаг мэдээллээ. Дональд Трампийн хийсэн захин мэдгдлүүдийн тухайд эхлээд бид Ираны агаарын орон зайд бүрэн хяналтаа тогтоолоо гэсэн байсан. Харин аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын өмнөхөн Дональд Трамп Аятолла Али Хаменейд хандан хаана нуугдаж байгааг нь мэдэж байгаа. Гэхдээ одоохондоо устгах бодол байхгүй гэсэн байна. Үүнээс төд удалгүй Дональд Трамп өөр нэгэн бичвэртээ Иран ямар ч нөхцөлгүй бууж өгөх ёстой гэсэн байлаа. Америк нэгдсэн улсын сэт цагиргаа Израилийн өнгөрсөн баасан гарагт эхлүүлсэн Ираны эсрэг урьдчилсан сэргийлэх зорилготой гэгдэж байгаа товтлогоонд шууд оролцоогүй гэж анхандаа бол мэдэгдэж байсан. Гэсэн хэдиж Дональд Трампын эдгээр мэдэгдлүүд Америк нэгдсэн улс цаашдаа Израилийн Ираныг хязгаарлах оролдлогыг дэмжиж, гэхдээ цэргийн шууд оролцоотой байхыг ч өгүүлсэхгүй байгааг бол харуулж байна. Ираны удирдлагууд Дональд Трампын мэдэгдэлд шууд хариу өгөөгүй ч гэлээд тэд Израильд дахин хүчтэй цохилт өгнө гэж амласан байна. Бидний одоогийн цохилтууд анхааруулга урьдчилан сэргийлэх шинжтэй байсан. Харин хариу товтлогоог тун удахгүй өргөн цар хүрээнд эхлүүлнэ гэж Ираны эсэд хүчний командлагч генерал Абдул Рахим Мусави мэдгдсэн. Израилийн арим өнөөдөр Ираны шинэ пуужингийн цохилт ирж болзошгүй байгааг анхааруулж иргэдэд оргинуулах байрныхаа ойролцоо байхыг бас санууллаа. Мөн дууд дохио Израилийн өмнөд нутгуудад түүний дотор цөмийн хөтөлбөрийн төв гэгддэг Димона хотод дуурч эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын төрийн департамент Иерусалим дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яам баасан гараг хүртэл хаалттай байхыг мэдгдлээ. Ийхүү өнөө өглөө Дональд Трамп Ираныг нөхцөлгүй бууж өгөхийг шаардсан. Мөн Америк нэгдсэн улс ойролт оронд руу байлдааны онгоцууд нэмэлтээр нийлүүлж ирсэн гэх мэдээлэлүүд гарч байна. Тэгвэл эдгээр үйл явдлуудаас төд удалгүй Израилийн дэвсэд хүчин Ираны нийслэл Техран дахь оршин суугчдад нүүн шилжүүлэх анхааруулгыг өгч орон нутгийн цагаар өнөө өглөөний 5 цагийн үед даруй ээлжид агаарын цохилтоо өгсөн байна. Уулмаар Техраны оршин суугчид олноороо хотоос дөрвж эхэллээ. Израиль мөн Ираны дэвсэд хүчний өндөр албан тушаалтан командлагч генерал Али Шидманыг Техранд устгасан гэж зарлалаа. Шидманы өмнөх командлагч генерал Голам Али Рашид Израилийн цохилтонд амиа алдсны дараа томилогдоод байсан хүн байна. Одоогийн байдлаар Израилийн дотлооны улмаас Иранд 224 хүн амир үтсэн. Хариуд нь Иран Израилийн эсрэг хийсэн дотлооны улмаас амир үтсийн тоо Израильд 24 гэгдэж байна. Яг одоогийн байдлаар Техран дахь нөхцөл байдлын тухайд нүүлгэн шилжүүлэх анхааруулгуудтай холбоотойгоор эмх замраагүй байдал үүсч байна. Дональд Трамп өөрийн олон нийтийн сүлжээгээр Техраны иргэдийг хотоос яаралтай гарахыг уриалсан нь Израилийн арим тус хотын төв хэсгийн 330 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсантай давхцаж байгаа. Өнөөдөр хотын төв хэсэгт дэлгүүрүүд хаагдаж, алдарт Гранд Базар хүртэл хаагдсан байна. Энэхүү зах нь зөвхөн томоохон өөмийн самуун эсэргүүцэл цар тахлын үед л хаагддаг юм байна. Техранаас баруун зүгт гарах замууд тээврийн хэрэгслээр дүүрч замын төвжрэл үүссэн болохыг сурвалжууд мэдээлж байна. Мөн Ираны их баригчид олон нийт гадаад ертөнцтэй харилцах сувгуудыг бол хязгаарлаж эхэллээ. Утас интернетийн сүлжээ доголдож олон улсын дуудлага хийх боломжгүй болсон байна. Netblocks хяналтын байгууллагын мэдээлснээр Иранаас гарах интернетийн урсгал огцон буурсан болгон тогтогджээ.
Ираны кибер аюулгүй байдлын команд интернетийг хязгаарлаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь дайснуудын кибер болон цэргийн ажиллагааг дасан зогсоох зорилготой гэж тайлбарлаж байна. Ираны төрийн телевиз иргэдэг WhatsApp мессежинг аппликейшнийг мөн устгахыг уриалж, энэхүү аппликейшн хэрэглэгчдийн мэдээллийг Израильд дамжуулдаг гэсэн байна. Гэхдээ нотлохоо дуртаагүй. WhatsApp-ийн зүгээс энэхүү Ираны их баригчдын мэдээллийг худлаа гэдэг бол хэллээ. Өнөөдөр мөн олон улсын атомын энерги агентлаг Израилийн анхны агаарын цохилт Ираны Натанз дахь баяжуулах төвийн газар доорх байгууламжид шууд нөлөөлсөн болохыг мэдээлж байна. Хиймэл дагуулын зургууд дээр энэхүү баяжуулах байгууламжийн газрын доорх хэсэгт шууд цохилт өгсөн шинж илэрсэн байна. Олон улсын атомын энерги агентлаг өмнө нь газрын дээрх байгууламж идэрч цахилгаан хангамж бүрэн устсан гэдгийг бол хэлж байсан. Израиль өмнө нь хэдэнтэй Натанзыг онисон ч гэлээ газар доорх байгууламжид хохирол учирсан гэх нотлохоо өнөөдрийг хүртэл хязгаарлагдвал байсан. Эдгээр байгууламж нь 10,000 орчим мэргэлдүүр ажиллаж урааныг 60% хүртэл баяжуулдаг. Гэхдээ Техран цөмийн хөтөлбөр нь ихийн зорилготой гэж мэдэгцээр байгаа гэдгийг эргэн сануулъя. Америк нэгдсэн улс 2003 оноос хойш Иран цөмийн зэвсэг бүтээх зохион байгуулалттай ажиллагаа явуулаагүй гэж бол дүнсэн. Гэхдээ олон улсын атомын энерги агентлаг Иран хэд хэдэн цөмийн бөмбөг үйлдвэрлэх хэмжээний баяжуулсан ураантай болсон гэж анхааруулж байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийг хойш нь татаж чадсан гэж бол хэлсэн. Гэхдээ Фортогийн байгууламжид зохиолт өгөөгүй байна. Энэхүү объект уулын гүнд байрлалтай, үүнийг онилох нь Израилийн хүчин чадлаас давсан байж болзошгүй юм. Энэхүү байгууламжид зохиолт өгөхийн тулд Америк нэгдсэн улсын B2 стелс бөмбөгдөгч онгоц 14 тонны жинтэй GBU-57 Massive Ordnance Penetrator гэх нэртэй пуужин хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд үздэг юм байна. Иран-Израилийн мөргөлдөөний нөхцөл байдал инхүү хурцлаж эхлэхдээ зэрэгцэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хэн зууршлагч болж болох вэ? Нөлөө бүхий улсуудын байр суурь ямар байгаа вэ зэрэг яриа олон улсын шинжээч судлаачдын гол сэдэв болоод байна. Тэр дундаа Ираны эрх баригчдтай ойр харилцаатай гэгддэг Орос улбаны улсын талаар судлаач шинжээчдэр олон улсын хэвлэлүүдэд ямар мэдээлэл өгч байгааг томилон багцлан харъя. Юун түрүүнд Орос улбаны улс албан ёсоор өөрсдийн байр сууриа бол илэрхийлсэн. Тодорхойлбол Москва дахь гадаад хэргийн яам Израилийн довтолгоог нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрт гишүүн улсын эсрэг аюулгүй байдалд нь халдсан цэргийн довтолгоо байлаа гэж буруушааж дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалсан. Орос улбаны улс болон Иран улс нь Сирийн улсын ерөнхийлөгч асан Башар ал-Асадын дийлмийг дэмждэг байсан улс. Хоёулаа Сирийн дайнд цэргийн оролцоо үзүүлж байсан. Мөн Иран нь Орос улбаны улсад Украиныг онилох зорилттой шахед төрлийн дроныг нийлүүлдэг. Үүнээс гадна өнгөрсөн жил олон зуун Файт 360 богино зайн баллистик пуужинг Орос улбаны улсад нийлүүлсэн талаар мэдээлэлүүд байна. Гэсэн ч зарим шинжээчид Москва болон Техраны харилцааг хэтрүүлэн үнэлж болохгүй гэж анхааруулж байна. Тухайлбал Азербайджан улсын Баку дахь Ада их сургуулийн дипломат хүрээлэнгийн судлаач Руслан Сулейманов Аль-Жазира агентлагт Орос улбаны улс одоо шахед дроныг дотооддоо үйлдвэрлэж байгаа тул Ираны тусламжаас тийм ч их хамааралтай биш болсон гэдгийг хэллээ. Харин ч Иран нь Орос улбаны улсаас илүү их тусламж, тэр дундаа агаарын болон цөмийн технологийн чиглэлд тусламж хүсэж байгаа гэсэн байна. Мөн тэрээр Иран руу зэвсэг нийлүүлэх нь Израилийн дургүйслийг хүргэнэ. Харин Орос улбаны улс Израиль улстай харилцаагаа хадгалахыг чухалчилж байгаа гэжээ. Хэдийгээр энэ жил Орос улбаны улс болон Иран улс стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан ч гэлээ үүнээс үүдэж Орос улбаны улс Ираныг шууд хамгаална гэж ойлгоход бол хэцүү. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулын зөвлөлийн санал хураалтад Орос улбаны улс Ираны талд зогсон тодорхой. Гэхдээ үүнээс илүү дэмжлэг хүлээх хэрэггүй гэж судлаачид анхааруулж байна. Сирийн асуудалд хоёр улс хамтран ажиллаж ирсэн ч гэлээ Башар ал-Асадын дэглэм унснаар хамтын ажиллагааны цаашдын нөхцөл байдал нь тун эргэлзээтэй болоод байна. Тэгвэл Орос улбаны улс зууршлагч болж болох үгүй юу гэдэг тухайд зарим шинжээчид тэр дундаа Израиль Ираны хувцсмал байдлыг илүүтэй судлаж шинжээчид Владимир Путин дипломат байр сууриа бэхжүүлэх боломжоо гэж энэхүү нөхцөл байдлыг харж магадгүй гэж таамаглаж байна. Тухайлбал Москвад төвтэй олон улсын хамтын ажиллагааны төвийн үүсгэн байгуулагч Алексей Малинин Орос улбаны улс хоёр талтай харилцаатай цөм улсуудын нэг учраас эвцэг олох тал дээр тусваргаж магадгүй гэж хэлсэн. Гэвч Сирийн их баригчид солигдсноос хойш Орос улбаны улсын ойролт орондох нөлөө буурсан. Үүнтэй зэрэгцэн Орос улбаны улсад өөрсдөд нь Украинтай хийж байгаа дайнд нь зууршлагч хэрэгтэй болоод байгаа зэрэг асуудлуудыг үл тож болохгүй гэлээ. Энэхүү сэдвтэй холбоотой дараагийн нэг онцлог зүйл байгаа нь Иран-Израилийн мөргөлдөөнтэй холбоотойгоор Орос хятадын харилцаа эрчимжих байхаа гэсэн дүгнэлт. Тодорхойлох юм бол Сибирь 2 хийн хоолоогоор жилдээ 50 тэрбум шон метр хий нийлүүлэх гэрээний асуудал удахгүй шийдэгдэнэ гэж Москвагийн хятад судлалын хүрээлэнгийн тэргүүн Кирилл Бабаев хэвлэлүүдэд мэдээллээ.
Мөн тэрээр Владимир Путин ирэх 9-р сард Хятад улсад өөрийн биеэр айлчилж дэлхийн 2-р дайнд Япон ялагдсны ойн арга хэмжээнд оролцоно гэдгийг баталлаа. Хятадтай хийж байгаа худалдаа тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагаа нь Оросын албаны улсад барууны хоргийг даван туулахад нь тусалж байгаа гэдэг нь бол мэдээж. Тэгвэл удахгүй шинээр хөдөө аж ахуй эрчим хүчний экспортын гэрээнүүд хийгдэх төлөвтэй байгаа юм. Хэдийгээр 2025 оны эхний 4 сарын байдлаар хоёр улсын гадаад худалдаа 7.5%-аар буурсан ч гэлээ. Судлаач Бавави хэлж байгаагаар төлбөр тооцооны асуудлууд нь намжиж Хятадын эдийн засаг иргэн сэргэж хөрөнгө оруулалтууд хэвийн үргэлжлэж байгаа тул худалдааны хэмжээ дахин сэргэнэ гэж үзэж байна. Дараагийн мэдээ. Орос улбаны улс Украины нийслэл Киев хот руу дайн ихснээс хойш хамгийн том өргөн цар хүрээний халдлагыг өнгөрсөн шөнө хийсэн байна. Энэхүү халдлагын улмаас 21 хүн амьд 130 гаруй хүн шархагдсан гэж албаны хүмүүс мэдээлж. Украин улсын дотоод хэргийн сайд Игор Клименкогийн мэдээлснээр халдлагын үеэр Орос Украин руу 440 дрон 32 буужинг 9 цагийн турш харуулсан байна. Орос улбаны улсын батлан хамгаалах яам мэдээлэл өгөхдөө Украины зэвсэг хүчний үйлдвэрийн байгууламжуудыг онилсон бүгд байндаа амжилттай туссан гэж. Гэвч Украины талаас их баривчид энэхүү халдлагад энгийн иргэдийн орон сууц дэд бүтцийн байгууламжууд өртсөн гэлээ. Киевт болсон давталгаа 9 цаг орчим хөргөлжилсэн нийслэлийн засаг дарга Виталий Кличкогийн хэлснээр нийт 40 гаруй орон сууц устж олон хүн нурангад дарагдсан тул амьд үдгсийн тоо цаашдаж нэмэгдэх магадaltaй байгаа юм. Нөгөө талд Украинч мөн ялгаагүй агаарын давталгаагаа эрчтэй хийж байгаа. Өчигдөр Украины агаарын хүчин Орос улбаны улсад эзлэгдсэн Донецкийн бүс нутгууд руу пуужин харуулж энэ үеэр 10 хүн шархагдсан байна. Оросын хэлэл мэдээллээр Украины 147 дроныг нэг шөнийн дотор Оросын 9 мужийн агаарын орон зайд нэвтэрсэн байхад нь сөнөөж буулгасан гэх мэдээллүүд бол цацагдж байна. Тэгвэл дипломат орчинд үйл явдлуудын тухайд Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский 7-гийн бүлгийн уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай өчигдөр буюу мягмар гарагт уулзахаар төлөвлөж байсан ч санснаар болсонгүй. Энэ нь Украины талд нэлээд хүн цохил болсон гэж дайныг ажиглаж байгаа шинжээчид хэлж байна. Их Британи болон Европын холбоо Орос улбаны улсын эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлахаар бэлтгэж байгаа гэдгийг мэдээсэн ч одоо хүртэл хараахан зарлааг байна. Ойрт орондын асуудлын улмаас ийхүү Орос Украины дайн барууны улс орнуудын өдөртөгчдийн анхаарлаас түр гарлаа гэж хэлж болохоор байна. Дараагийн мэдээ. Түүхэндээ анх удаа Хятад болон Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг Төв Азийн оронд зохион байгууллаа. Тодорхойлбол Хятад болон Төв Азийн 5 улсын төрийн тэргүүн мягмар гарагт буюу өчигдөр Казахстан улсын нийслэл Астана хотноо 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцохоор цугларч өнөөдрөөр уулзалт өндөрлөж байна. Уулзалтанд Хятад улсын дарга Ши Жинпинг, Казахстан улсын ерөнхийлөгч Касим Жомарт Токаев, Киргиз улсын ерөнхийлөгч Садир Жапаров, Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бардимухамедов оролцсон байна. Энэ удаагийн уулзалтаар эдгээр 6 улс сайн хөршийн харилцаа, найрсаг хамтын ажиллагааны байнгын гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь бол түүхэн үйл явдал боллоо. Хятад улсын дарга Ши Жинпинг өөрийн гол итгэлдээ энэхүү гэрээ нь бидний байнгын нөхөрлөг хуулийн хэлбэрт оруулсан явдал юм а. Энэ бол түүхэн тэмдэглэхээс ирээдүйн харилцаа холбооны бат бөх буур суурийг бол тавьсан хэрэгэ гэж онцлсан байна. Хятад улс ядуурлыг бууруулах, боловсролын солилцоо зөвлөлтөд тэмцэх чиглэлээр 3 хамтын ажиллагааны төв байгуулж мөн худалдааг хөнгөлөх платформ бий болгохоор болсон гэдэг Ши Жинпинг хэлж байна. 2020 онд Хятад улсын талаас Хятад Төв Азийн механизмыг байгуулах санаачлагыг бол гаргаж байсан. 2022 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын үеэр болсон захим дээд хэмжээний уулзалтын үеэр үүнийг төрийн тэргүүнүүдийн түвшинд хүргэх санал тавигдаж байсан. Энэхүү санал нь 2023 онд Хятад улсын Шиан хотод болсон анхны дээд хэмжээний уулзалтаар бэлэл болсон юм а. Мөн тухайд дараагийн уулзалтуудыг Хятад болон Төв Азийн орнуудад 2 жил тутамд ээжлэн хийхээр тохирсон байна. Энэхүү 2 жилийн дараа энэхүү тохиролцоо хэрэгжиж уулзалт Казахстан улсад болж байгаа юм. CGTN агентлагийн явуулсан судалгаагаар форумд оролцогчдын 90% нь Хятад болон Төв Азийн механизм нь өрсөлдөөн биш харин доктортой байдал, хөгжил, ирээдүйг чиглэсэн хамтын ажиллагааг бий болгох зорилготой гэж үзсэн байна. Одоогийн байдлаар Хятад улс Төв Азийн эдгээр бүх 5 улстай иж бүрэн стратегийн түншил тогтоосон. Мөн бүс ба замын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Хятад болон Төв Азийн механизмын нарийн бичгийн дарга Сун Вэйдун энэ нь хоёр талын өндөр түвшний стратегийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзлийг бүрэн харуулсан үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Иргэн сануулбал 2013 онд Ши Жинпинг Казахстан улсын нийслэл Астана хотод торгоны замын эдийн засгийн бүс санаачлагаа анх танилцуулж байсан нь өнөөдрийн бүс ба зам санаачлагын суурь нь.
Энэхүү санаачлагын хүрээнд худалдаа, дижитал эдийн засаг, дэд бүтц зэрэг салбарт Хятад болон Төв Азийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Хятад энэхүү бүс нутгийн хамгийн том худалдааны түнш гол хөрөнгө оруулагч нь болоод байгаа юм. Статистикаас харах юм бол 2024 онд хоёр талын худалдаа 94.8 тэрбум $д хүрч, Хятадаас хийсэн хоримтлогдсон хөрөнгө оруулалт 30 тэрбум $ыг давсан байна. Хөтөлбөр хүргэлж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Америк нэгдсэн улсын өндөр тарифын улмаас Япон улсын экспорт 8 сарын дараа анх удаа буурч, энэ нь Toyota зэрэг Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид болон экспортлогчдод эдийн засгийн дарамт учруулж эхэллээ. Япон улсын ерөнхий сайд Шигеро Ишиба Канада улсад болсон 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр санал зөрүүлж, тарифын талаар иж бүрэн тохиролцоонд хүрч чадаагүй гэдгээ хэлж байна. Умар Солонгосоос COVID-19 сар дахлыг ямар ч вакцины тусалцаагүйгээр давсан, ердөө 74 хүн амьсаа атсан гэдэг нь дэлхийн эрүүл мэндийн түүхэнд байгаагүй гайхамшиг гэдэж байсан. Гэвч энэ мигмар гарагт Америк нэгдсэн улсын Вашингтон хотын стратеги олон улсын судалгааны төв болон Жорж Бушийн хүрээлэнгээс хамтран гаргасан тайл нь гадны улсаас тусламж авахаас эсэргүүцсэний улмаас олон хүнийг эрүүл мэнд болон амь насаараа хохироход хүргэсэн гэдгийг мэдээллээ. Судлаачид Умар Солонгос улсын 190-ээс судалгаа авахд 90 орчим нь огт ковидын шинжилгээ өгч үзээгүй, 92 хүн өөрсдөө болон ойр дотны хүмүүс нь ковидаар өвчлсөн байх магадлалтай гэж сэжиглэж байсан ч үүнийг батлах ямар ч боломж байгаагүй гэж ярьжээ. Тайван улсын худалдааны яам, хятадын чип үйлдвэрлэгчид болох Huawei болон SMIC корпорацийг экспортын хяналтын жагсаалтанд нэмж орууллаа. Энэхүү жагсаалтанд орсноор экспорт хийхээс өмнө заавал зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа юм. Энэхүү жагсаалтанд Талибан, Аль-Каида, Хятад, Иран болон бусад улсуудын компаниуд багтсан байдаг. Huawei болон SMIC хоёрт Америк нэгдсэн улс мөн хориг тавьсан байгаа ба уг хоёр компани нь Америк нэгдсэн улсын компани Nvidia-тай өрсөлдөхийн тулд Хятадын хамгийн дэвшилтэд хиймэл оюун ухааны чипүүдийг үйлдвэрлэж, эцсийн технологийн фирмүүдэд нийлүүлж байгаа ажээ. Газын зурус хүнсний тусламж авахар хүлээж байсан иргэд Израилийн цэргүүд гал нээсэн тохиолдол тасрахгүй байна. Өнөөдөр гэхэд уг явдал дахин давтагдаж 51 Палестины хүн амиа алдаж 200 гаруй хүн шахагдсан талаар Газын зурусын эрүүл мэндийн яам болон орон нутгийн эмнэлгээс мэдээлж байна. Гэгшүүд Associated Press агентлагт мэдээлснээр Израилийн цэргүүд Өмнөд хан Юнис хотод байрлах нэгэн байшинд агарын цохилт өгсөний дараа тусламжийн машин хүлээж байсан олныг чиглэн гал нээсэн гэлээ. Израилийн арим гал нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энэхүү хэргийг цааш мөдөн шалгана гэж мэдээлсэн байна. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрлээ. Анхаарлын туссан явдал баярлалаа.